Сайн байцгаана уу, Камжаа ТV байна. 2014 онд Солонгосын Кавондууд болсон хэргийн талаар өнөөдөр ярих гэж бодлоо. Нэгэн эхнэр нөхөр хоёр Оожин гэх 13 настай хүү, 9 настай Тавын охин болон 6 настай Үүжин гэд бага хүүгийнхээ хамт тавуул амьдардаг байсан. Энэ гэр бүл 3 жилийн өмнө буюу 2011 онд Яньяны далайн эргийн ойролцоо байх жижиг тосгонд нүүж ирсэн. Энэ тосгон хэр жижиг тосгон бэ гэхээр бага сургууль явдаг хүүхдүүдийн тоо 60 хүрэхгүй хүүхдтэй тийм хүн амцгүйтэй тосгон байгаа. 3 бага насны хүүхэдтэй залуу гэр бүл нүүж ирэхэд тосгоны хүмүүс маш их баяртай найрсаг хүлээж авсан. Тухайн гэр бүлийнхэнтэй хамт сүмд явдаг байсан эмэгтэйн яриагаар бол бага хүн маш игдүүтэй байнга инээж ядаг хэний ч хайрыг булаам хүүхэд байсан. Нүүж ирсэн гэр бүлийн эзэгтэй Мион бол ээж нарын групт маш идэвхтэй байдаг. Ээжүүдийн хамтлагт хүртэл хөгжим тоглодог. Ер нь нүүж ирснээсээ хойш 3 жилийн хугацаанд тосгоны хүмүүстэй маш ихтэй найртай дотн амьдарч байсан. Гэтэл 2014 оны 12 сарын 29-ны шөнө насан туршдаа мартаж чадахгүй нэг үйл явдал болсон нь сүмд хамт явдаг байсан энэ эмэгтэйд бусад ээж нарын нэг нь Мионы гэрт гал гарчихжээ гэхийг сонсоод ядчил амьд байгаасаа гэсэн сэтгэлээр тосгоны хүмүүс бүгд тэнд явж очив. Гэтэл арай ч ийм болтлоо шатчихна гэж төсөөлөөгүй хэмжээний их гал гарч ирсэн байшингийн гадаа цогцснуудыг гаргаад бүтээсэн байдалтайсан. Тодруулах юм бол гэр бүлийнхний амьдардаг 2 давхар байшинд галын осол болж ээж Мион 3 хүүхдийн хамт дөрвөлээ насарсан байгаа. 13 настай Үүжин болон бага хүү 6 настай Оожин хоёр нь маш их төлөвлөлтийн улмаас газар дээрээ насарсан бол хүмүүсийг очиход ээж Мион 9 настай Тавын охин хоёр амьсгаатай байсан ч эмнэлэг түргэгдэх замдаа насарцгаасан юм байна. Ээж нь дөнгөж 39 хүрч байсан залуухан эмэгтэй байсан. Хэргийн газар очисон энэ сүмд хамт явдаг эмэгтэй одоо ч мартаж чаддгүй аимшигтай зураглал бол тэр жижигхэн биетэй бага хүү Оожины гаднаас нь хараад хүн гэж хэлэх боломжгүйгээр яг л шатаж түлэгцэн төмс шиг харагдаж байсан талаар ярьсан. Энэ үед аав нь яг хаана байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Галын осол гарах тэр үед аав нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдэрдэггүй байсан. Байшингийн нэг давхар нь хаалгаар оронгууд шууд том өрөө болон галтойгоо нь үргэлжлээд байдаг. Цаанаа 2 унтлахын өрөөтэйсэн. Тухайн 14 оны 12 сарын 29-ны орой 9 цаг 30 минутанд ээж охин хоёрын цогцос жижиг өрөөндөө харин бага хүүгийн цогцос жижиг өрөөний хаалганы гаднаас том хүүгийн цогцос том өрөөний буудгийн урд бүгд шалан дээрээс олдсон. Эндээс харагдаж байгаа с ижигтэй зүйл нь ихэнхдээ галын ослоос цогцос олдохдоо цонхны хажуунаас эсвэл хаалганы ойролцоо олдох нь элбэг байдаг бол Мион болон хүүхдүүдийн байрлал огт өөр байсан учраас цагдаа нарын зүгээр ч нэг санамсаргүй галын осол биш байна гэж бодоход хүрсэн. Анх гал гарахыг олж харсан хүн бол урт талын хөр шайл нь гэртээ зурагт үзжээтэл 2 удаа дэлбэрэх чимээ сонсогдоод гараад харахад Мионы гэрийн 2 давхрын нэг цонх нь хагарчихсан, нэг цонх нь хүрээтэйгээ тэр чигтээ гадагшаа нураад унчихсан, цаана нь гал гарч байгаа нь харагдсан. Орой 9 цаг 38 минутанд гал командын ажилчид дуудлага авч 5 минутын дотор ирж галыг унтраасан. Тэнд цугласан тосгоны хүмүүс бүгд айдас давтаж санаа нь зовж залбирч байтал Мионтэй хамгийн дотн байсан ээжүүдийн цуглааны бас ээжүүдийн хамтлагийн нэг гишүүн болох Жинхи гэх эмэгтэй гал сөнөгч нартай хамт байшин руу орох гэж уйлж ойрлж яхад нь тосгоны хүмүүс арай гэж болиулсан. Гал бол амархан шууд унтраагүй, гал сөнөгчд бүхэл бүтэн 1 цаг 30 минутын турш ноцолцсны эцэст унтраасан тийм их хэмжээний гал гарсан байгаа. Энэ Яньян тосгонд цагдаагийн газар байдаггүй байсан болохоор ойролцоох Согчуугийн цагдаа нар энэ хэрэг дээр ажиллах болж ээжийнхээ мөрдөгч хариуцаж авсан. Хамгийн их гал гарч байгааг харсан хөрчин дэлбэрэх чимээ сонссон гэсэн болохоор галын шалтгаан газ байж магадгүй гэж бодсон ч газны боллоонууд ямар ч дэлбэрсэн шинжгүй зүв зүгээрсэн. Гэрт байсан халаагуур, халдаг гудас, цахилгааны утаснууд гээд бүгд ямар ч асуудалгүй гал яагаад гарсныг эхний өдрөө цагдаа нар мэдэхгүй тогтоож чадахгүй байсан учраас шинжээчийн багийнхан хэргийн газар ирж харин цагдаа нар эргэн тойрны хүмүүсээс мэдүүлэг авах ажилд орсон. Мэдүүлэг авсан бүх хүмүүс хүүхдүүдийн ээж болох Мионыг хорвоо дээр ийм сайн хүн ховор байхаа. Хинт ч хор хүргэхээргүй маш гинэн цайлган эвтрээгүй хүн байсан гэж тодорхойлсон. Гэхдээ нөхөртөөгөө баг зэрэг асуудалтай байсан болохоор хүүхдүүдийн аав хамт амьдрахгүй байгаа ойрт огт харагдаагүй талаар цагдаа нар мэдэж авсан. Анх тосгонд нүүж ирэхдээ л эхнэр нөхөр хоёр таагүй харилцаатай байжгаад хэрэг гарахаас 1 жилийн өмнө хүүхдүүдийн аав зам тээврийн осолд орсноос олж Мион 3 бага насны хүүхдүүд дээрээ нэмээд нөхрөө асрах шаардлага гарсан. Дээрээс нь гэр бүлийн санхүү уналтанд орж асуудлууд үүсч хэрүүл тасархай байсан болохоор нөхөр нь аав ээж дээрээ очиж жил гарны турш асруулж бие тэнхрүүлж байсан үе ягаа.
Тэр хооронд Мион ажил голохгүй цайны газар зөөгч хийж тариалангийн талбай дээр ажиллангаа 3 хүүхдээ ганцаараа тосгондоо өсгөжсэн. Нөхөр нь хүн төртөлтэй ганцаараа 3 хүүхдээ хөдөө тосгонд өсгөнө гэдэг амаргүй учраас заримдаа нөгөө галс өнөөгчдтэй хамт гал руу өсөрч орох гэдээсэн жинхий гэх эмэгтэйтэй маш дотн найзалж сэтгэлээ уудалж хэцүү байгаа зүйлийнхээ талаар ярьж хуваалцдаг байсан. Цагдаа нар ингэж мэдээлэл цуглуулж явах хооронд шинжээчид галын шалтгааныг илрүүлж ИЖХ-г мөрдөгчд бензинээс болж гарсан гал байна гэдгийг мэдгдсэн. Бензин унтлагын өрөө, том өрөөний зурагтны ойролцоо бас том өрөөний голд байсан халдах гудасны доороос гээд 3 газраас илэрсэн. Бас нэг хачирхалтай зүйл нь том хүүгийн бен дээрээс долгион хэлбэрийн төлөгдөлт үүссэн байсан. Ийм хэлбэрийн төлөгдөлт үүсэх цорын ганц шалтгаан бол бензинийг хүүгийн бен дээр шууд цацсан тохиолдолд үүсэх юм байна. Санаатайгаар хэн нэгэн гэрт гал тавьсан алхам хэрэгэн байна гэж таамаглаад хэрэгтнийг хайх ажилдаа цагдаа нар орсон. За жижиг тосгонд хамгийн түгээмэл байдаг зүйлийн нэг бол цуу яриа. Тосгоны хүмүүс сүүлийн хэдэн сар харагдаагүй нөхөр нь тэр өдөр ирсэн, ирээж авсныхан дараа гал гарсан гэдэг яриа цагдаа нарын чихэнд хүрсэн. Үнэхээр тэр өдөр нөхөр нь өмнөх хостын дараа биеийн бүрэн тэнхэр чамжаагүй ганцаараа явхад хүндрэлтэй байсан болохоор төрсөн дүүтэйгээ хамт ирж хүүхдүүдтэйгээ уулзаад хамт дэлгүүрөөр орж өнгөрсөн ч гэсэн зул сарын бэлэг авч өгөөж явсан нь үнэн байсан. Дэлгүүрийн камерын бичлэгийг шалгахад баг хүн жижиг хайрцагтай тоглоом ахуулж баярлсандаа дэвцэж байсан дүр зураг одоо ч нүдэнд нь тод харагдчихээн гэж тухайн үед камерын бичлэгч шүүсэн цагдаа ярьж байсан. Цагдаа нар шууд хүүхдүүдийн аавыг хэргийн сэжигтнээр татаж мөрдлөгөө эхлүүлсэн. Энд хэрэгт өөрийг нь сэжиглэж агаад хүүхдүүдийн аав үнэхээр хэлэх үггүй гомдолтой байсан талаараа сүүлж ярьсан. Цагдаа нарын мэдүүлэгт би тэр өдөр эхнэрийнхаа гэрээс 5-ын үед явсан. Ханган буудалж байсан газраа очиод тэндээсээ гараагүй гэхэд цагдаа нар тэгвэл таны биеийг шалгаж болох уу гэж асуусан. Шалтгаан нь гэвэл хэрвээ бензин цацаад гал тавьсан тохиолдолд заавал цацсан хүнд нь гал өсөрч биенд нь гар, хуруу, хүмс эсвэл нүүрний аль нэг хэсэгт галын шархны улмөр үлддэг бүр гарын үс шатсан үгүйг томруулж шалгах юм байна. Цагдаа нарын шаардлагын дагуу хүүхдүүдийн аав бүх хувцаа тайлаад шалгуулахад маш цэвэр ямар ч улмөр олдоогүй. Дээрээс нь камерын бичлэг бас машины хар хайрцагтай тэр өдрийн бүх алиба яг тарж ясан болохоор тэрнээс цааш сэжиглэж байцаагаагүй. Хэрэг гарснаас 10 жилийн дараа хүүхдүүдийн аав юу гэж ярьсан бэ гэхээр тэр гал гарсан өдрийн шөнө гэрийн утас дуурч дүү маань аваад гинэт юуж дуурахгүй гацаж орхисон. Намайг ахаа хоёулаа нэг тийш авчаад ирээ гэж гэрээс авч гараад машин суусны дараа хүүхдүүдэд ямар нэг зүйл болсон юм шиг байна. Сая хүүхдүүдийн амьдарч байгаа тосхны танил маань залгсан юм а гэж хэлсэн. Яг эмнэлэг рүү орох үед эмнэлэгт том хүү болон баг хүүгийн цогцос хэргийн газраас зөөгдөөд иржсэн. Сувилагч надад цочирдохгүй байхыг анхааруулаад хүүхдүүдийн минь цогцыг харуулхад хоёр хүү маань танихын аргагүй хавхаар болсон байхыг харснаас хойш юу болсон талаар одоо ч санахгүй байгаа талаараа хэлдэг. Одоо эргээд харахад цагдаа нар өөрт нь яагаад тэгж аимшигтай хандсныг ойлгож байгаа ч тухайн үедээ өөрт нь маш харгас хандж байгаа мэт санагдчихсэн хэргийг тулгаж яасан тухайгаа хэлсэн. Ганцхан шөнийн дотор 3 жоохон хүүхэд дээрээс нь эхнэрээ алдсан байхад өөрийнх нь тэр хэцүү байдлыг ойлгохгүй ширүүн дарамталсан тулгсан мэдүүлэг авч бүх хувцаа тайлаад нүцгэн зургаад аруулаад зогсож явах нь үнэхээр тайлбарлахын аргагүй маш хүнд гутамшигтай санагдаж байсан. Мөн намайг сэжгэлж ингэж цагаа алдж яхахын оронд эхнэр хүүхдүүдийг минь алсан хүнийг цаг алдалгүй хайх ажилдаа ороосоо гэж маш их хүсч дээрээс нь маш их ууранд хүрч байсан талаар ярьсан. За аав нь сэжигтний тооноос хасагдсан учраас дараагийн ээлжинд хүүхдүүдийн нас орсон ээжийг арай хүүхдүүдтэйгээ хамт амиа хорлсон юм биш үстэй гэсэн сэжиг цагдаа нарын дунд яригдж эхэлмэгцэл энэ ий сүнхий буюу хүүхдүүдийн аав манай эхнэр хизээш тийм зүйл хийх хүн биш. Манай гэр бүлд баг зэргийн санхүүгийн асуудал үүссэн ч удаан үргэлжлээгүй бүгд шийдэгцэн. Харин ч тосгоны хүмүүс гэхэд эхнэр бит хоёр хүүхдүүдийнхээ төлөө хичээж ажиллаж мөнгө сайн олдог, хадгалдаг байсан гэж эхнэрээ хүүхдүүдээ аваад амиа хорлсон гэдэг таамгийг эрс үгүйсгэсэн. Энэ үед задлан шинжилгээний багаас маш чухал мэдээлэл ирсэн нь дөрөв цогцсны дөрүүлэнгийнх нь холооноос хөө илэрсэн. Тэгэхээр энэ нь гал гарч явах үед алуулаагүй амьсгалж ясан амьд байсныг нотолж байгаа. Бүр шөнө дунд ч биш оройны 9 цаг 30 минутын үед амьд байсан хүмүүс гал гарах үед яагаад гэрээсээ гарах оролдлого хийгээгүй шалтгааныг тайсан бас нэг задлан шинжилгээний хариу бол золбидэм гэх нойрны бүгдэнгээс нь илэрсэн. Золбидэм бол Солонгост заавал эмчийн жороор авдаг нойрны маш хүчтэй юм. Мионд ийм төрлийн эм авчсан ямар ч бүртгэл байгаагүй болохоор гадны хэн нэгэн хүчээр эсвэл нууцаар уулгаад гал тавьсан болж таарч байгаа юм.
Энэ сэжүүрээр бүр нарийн шалгалж явуулахад гэрт байсан шар аригны лааз болон ундааны савнуудаас их хэмжээний нойрны мэлэрсэн. Оройн цагаар хүүхдүүдэд нь ундаа уулгаад ээжтэй нь хамт пив ууж чадах хэмжээний хүн гэхээр нэлийн дотны хүн байхаас гарцаагүй гэж үзээд цагдаа нар Ян, Сүгчүү, Кангнан гээд ойр тойрны бүх хот тосгонуудаар явж нойрны авсан тосгоны хүн байгаа үгүйг шүүж хайж эхэлсэн. Ингэж явж байхдаа ээжээ Хёг мөрдөгчийн анхаарлыг татсан бодлоос нь салахгүй нэг хүн байдаг байсан. Энэ хэрэгт эхлээд нөхрийг нь сэжиглэх болсон шалтгаан гэх юм бол нөхөр нь гал гардаг өдөр гэртээ ирэж авсан тэрний дараа л гал гарчлаа гэх цуу яриаг хин хинээс сонссныг нэг бүрчлэн хөөж явахад бүх хүмүүсийн сонссон зүйл нэг хүн дээр л хамгийн сүлдэржсэн. Тэр нь хүүхдүүдийн ээжийн хамгийн сайн найз нөгөө гал руу үсэрч орох гээдсэн жинхэнэ их чинь байдаг. Дараа нь хүүхдүүдээ аваад амиа хорлсон байж магадгүй гэж ээжийг нь сэжиглэх болсон шалтгаан нь энэ сайн найз жинхий гэдэг эмэгтэй цагдаа нарт талигаж надад бүх зовлон жаргалаа ярьдаг байсан. Нэг өдөр бензин хаанаас авч болох вэ гэж хүртэл асууж исэн гэж мэдүүлснээс болоод хүүхдүүдийн ээжийг сэжиглэжсэн юм байна. Энэ 41 настай ээж жинхий гэдэг эмэгтэй шинжээчдийн багаас гал бензинээс болж гарсан гэдэг мэдээ ирээгүй цагдаа нарч мэдээгүй байх үед ингэж бензиний талаар анх ярьж байсан юм байна. Гэхдээ шууд энэ эмэгтэй гэмт хэрэгтэн гэх баттай сэжүүр байгаагүй болохоор ээжээ Хёг мөрдөгч зүгээр л дотроо бодож явж байсан. Энэ эмэгтэй талаар тосгоны хүмүүс ярихдаа үнэхээр тусч хөдөлмөрч эмэгтэй хүүхдүүдийнх нь нэг нь хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүгээ асардаг сайн эмэгтэй гэж маш ам сайтай байсан. Эмэгтэйгээс цагдаа нар тэр өдөр хүүхдүүдийн аав ирсэн яаж мэдсэн юм бэ гэхэд Мион өөрөө хэлсэн юм а гэд мессежүүдээ үзүүлсэн. Гал гарах үед хаана байсныг нь асуухад сэтгэл санаа муу байсан болохоор тосгондоо байгаагүй. Далайн ирэг дээр ганцаараа салхилж яасан юм а гэж мэдүүлжсэн. Гэхдээ цагдаа нар шууд тулгаад сэжиглээд байж чадаагүй нэг шалтгаан нь энэ эмэгтэй оршуулгын ёслол дээр хамгийн их шаналж, хамгийн их уйлж, бүр хэд хэдэн удаа ухаан алдчихсныг нь хүртэл цагдаа нар мэдчихсэн. Ээжийнхээ гал гардаг өдрийн өглөө 9 цагт тосгоноосоо гараад Кангнан явж эмнэлэг ороод дараа нь хүүдээ тэрэгэнцэр авах гэж дэлгүүр орсон гэж мэдүүлсний дагуу ээжийнхээгийн уул мөрийг шалгахад бүгд үнэн байсан боловч цагдаа нарт хэлээгүй нэг зүйл нь гэх юм бол эхэлж орсон эмнэлэгт ямар зорилгоор очсон юу үзүүлж харуулснаа хэлээгүй. Цагдаа нар тухайн эмнэлэг дээр очиод бүртгэлийн мэдээллийг нь шалгахад ээжийнхээ эмчээс авсан эмнүүдийн жор дотор золпидын байсан бүр байхдаа маш багаар ухадал хүчтэй нөлөө үзүүлдэг энэ эмнээс 28 ширхгийг худалдан авч болохоор жор олгогдсон байсан. Гэхдээ ганцхан эдгээр шалтгаанаас болж сэжигтэн гэж үзэх аргагүй. Яагад гэвэл ээжийнхээ анх удаага авч байгаа хэрэг биш хэдэн жилийн өмнөөс л энэ нэмийг бичүүлж уудаг нойргуудлын асуудалтай хүн байсан. Цагдаа нар нэгэнт энэ эмэгтэйг сэжиглээд эхэлчихсэн болохоор ганцхан эмэгтэй мэдүүлэг дээр үндэслэх биш. Тэр өдрийн бүх явсан замыг нь камераар хөөж үзэхэд хэрэг гардаг өдөр ганцхан эмнэлэг орж хүүдээ тэрэгэнцэр авахаас гадна Кангнанд шатхуун түгээгүүрийн газраас би жоохон бензин авч болох уу гэд 1.8 литр бензин авсныг колонкийн камер болон ажилтнад нотлож өгсөн. Дараа нь дэлгүүр ороод хэргийн газраас олдсон шар ариг болон хүүхдүүдийн уусан ундааг худалдаж авч байгаа нь л болсон. Гэртээ ирснийхээ дараа буцаж гарч хохирогчийн гэрлөө шарсан дахиа шар ариг ундаага бариаж авсан байна. Тэгэхээр тэр өдрийн орой гэртээ ирснийхээ дараа ганцаараа далайн эрэг явсан гэдэг нь худлаа байсан. Цагдаа нарын шар усыг босгосон нэг бичлэг гэх юм бол гал гарсны дараа орой 9 цаг 44 минутын үед гал командын машин тосгон руу орж ирэх үед ээжийнхээ хохирогчийн гэрт гал тавьсныхаа дараа шууд тосгон руу ордог зам дээр очиж отож зогсож байгаад гал командын машин хажуугаар нь зөрөхөд шууд араас нь дагаж буцаж хэргийн газар очсон. Яагаад гэвэл хамгийн түрүүнд харсан гэрчнэрээ нэг болох гэж бас дотор нь хүүхдүүд байгаа би орж хамт аврах ёстой гэж ойролж, уйлж өөрийгөө биш гэдгийг итгүүлэх жүжиг тавих зорилготой байсан байна. Цагдаа нар энэ бүх зүйлийн логик дарааллыг барьж авч камерын бичлэг, колонкийн ажилтны мэдүүлэг гээд нотлох баримтуудыг цуглуулсан учраас эмэгтэйг баривчлахаар болж ээжийнхээ хүүгээ сөүл рүү очиж эмнэлэгт үзүүлээд ирэх үед нь гал тэрэгний буудлаас тосож аваад хэрэг гарснаас 10 хоногийн дараа буюу 2015 оны 1 сарын 8-нд албан ёсоор баривчилсан байгаа. Эхэндээ бүх зүйлийг үүсгэжсэн бол цагдаа нар өөдөөс нь цуглуулсан баримтуудаа нэг нэгээр нь дэлгэхэд хэлэх үггүй болж хэрэгээ хүлээсэн. Тэр өдөр Мионтой арх хууж агаад манай хөгжлийн бэрхшээлтэй хүүг доромжлоо дэлгэр хилээдсэн болохоор гинэт уур хүрээд тийм зүйл хийсэн юм а гэж эхний ээлжинд өөрийгөө мөрсөн. Гинэт уур нь хүрсэн гэхэд тэр өдрийн өглөөнөөс ахуулаад нойрны эм, шар ариг, ундаа, баг зэргийн бензин гээд нэг бүрчлэн бэлдэж төлөвлөсөн нь харагдаж байгаа.
Дээрээс нь энэ байцаалтын явцад цагдаа нар нэг асуулт асуухаар л хоошоо татаж унаад муухай дугуйрч амьсгалж чадахгүй байна гэж орилж байсан болохоор байцаалт авах маш хүндрэлтэй байсан. Үнэхээр өвдөөд хэцүү байгаа юм байна гэд имлэг аваад явахаар зүг зүгээр олчихдог байсан болохоор цагдаа нар шууд өөрсдөнд нь саад учруулах гэсэн жүжиг гэдгийг нь мэдэж авсан. Гал тавьсан шалтгаанаа огт хэлэхгүй байсан болохоор цагдаа нар бүр нарийн шалгахад байшингийн үүдний гутлын тавиур цоочтой байхыг хараад хаалгыг эвдэлж нэтэл дотроос нь ээжийнхээ хохирогч Миони гасныг 18 сая вон зээлээд эхний сараас хойш нэг ч хүү төлөөгүй байгаа талаарх гараар бичсэн цаас олцсон. Энэ цаасыг ээжийнхээ үзүүлэхэд тэр үед л мөнгөний асуудлаас болоод сүүлийн үед хэтэрхий мөнгөө буцааж төлөхийг шаардаад байсан болохоор Миониг хүүхдүүдтэй хамт хөнөөхөөр шийдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь цагдаа нар энэ хэрэг дээр ээжийнхийтэй хамт оролцсон хамсаатан байгаа үгүйг мэдхээр дуудлагын түүхийг нь шалгахад хэргийн өмнө болон дараа Кангнанд амьдардаг нэг эрэгтэйтэй ойр ойрхон олон удаа уцаар ярьсан байсан. Энэ уцаар их ярьсан эрэгтэйтэй очиж уулзах гээд хайгаад үзтэл эмнэлэгт маш их түлэгдэлтийн шаргатай очоод эмчлүүлж ясан байгаа. Энэ Жан гэдэг эрэгтэй дээр 12 сарын 25-ны өдөр ээжийнхий очоод надад мөнгө зээлсэнд чинь баярлалаа. Таны ачаар хүүгийн маань хаалгаа сайн болсон. Танд өгөх зүйл одоогоор байхгүй болохоор эмчилгээний арх авчирлаа гэд тэр эрэгтэйд хийж өгсөн байна. Дөнгөж амсаад удаагүй эрэгтэй толгой хүчтэй үдчихсэн болохоор миний би нэг л муу байна чи өнөөдөрт ингээд явдаа баярлалаа гэж явуулсан байгаа. Гэтэл маргааш өдөр нь буюу 12 сарын 26-ны өдөр дахиж ээжийнхий тэр эрэгтэй гэрт ирээд таны би гайгүй юу санаа зовоод ирлээ гэж ядаргаа тайлгч уулгасан. Тэрийг уусны дараа нэг сэрхэд гэрт нь гал гарчихсан өөрөө арай гэж сэрээд хаалга руугаа мүлгэж хаалгаа онгойлгоод тусламж дуудаж амь аврагдсан байна. Сүүлд энэ хүн дуулгасан тэр ядаргаа тайлагч гээд байгаа ундаанаас хүртэл золбидээ мэлэрсэн. Энэ хүн өөр юу санахгүй байгаа юм байна. Гол нь энэ эрэгтэй ээжийнхийг сурагч байхаас нь мэддэг олон 10 жил нэг тосгонд амьдарсан таньдаг хүн байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй ганц бие ээж гэдгээр нь ойлгоод маш их мөнгө зээлчихсэн байсан. Тэгэхээр 12 сарын 26-нд энэ эрэгтэй гэрт гал тавьж 29-нд нь Мионыг 4 хүүхдийг нь хамт хөнөөсөн гэхээр 3 хоногийн дотор 5 хүний амь насанд хүрэх гэжсэн. Харин азар энэ эрэгтэй амьд гарч чадсан. Хамгийн амжигтай нь энэ эрэгтэйг эмнэлэгт хүргэгдсэний дараа юу ч болоогүй юм шиг очиж уулзаад яаж аваад гал гарсан бол доо танд санаж байгаа зүйл байна уу гэж олон удаа асуусан байсан. За хэргийн шүүх хурал 2015 онд болж ээжийнхий хүний амь насыг санаатаагаар төлөвлөж хөнөөсөн бас хөнөөхийг завдсан гэдэг зүйлээр 20 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хэрэгтэй бүх насаар хоригдох ял авсан. Хэрвээ 20 жилийн дараа суллагдлаа гэхэд 30 жил байршил тогтоогчтой явна гэдэг шийдвэр гарсан. Хэрвээ шоронд хоригдох хугацаанд бага зэргийн асуудал үүсэх юм бол хугацаанаас өмнө суллагдах ямар ч боломжгүйгээр тэр чигтээ насаараа хоригдох юм байна. 2015 онд хоригдсон гэхээр одоо 11 дахь жил рүүгээ хоригдож явж байгаа юм байна. За өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.